Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад настан тэрэгтэй хүүхдэд төрж яваа ээж нарт олон нийтийн газраар үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл Энто фарм эмээсэн эдгээр иргэнд үйлчилгээ авах боломжийг нь бүрдүүлэхийн тулд 2 жилийн өмнөөс тусламжийн хонх ажиллаж эхэлжээ. Хонх дарснаар эмийн санж гарч ирж тухайн иргэнийг эмийн сан руу ороход нь туслахаас гадна хүссэн эмийг нь авчирч өгдөг байна. танахаас юм авахсан. Тэгээд төгсдөг орнодоос тоо. Тэгье. Эндээс нь үргэлж болно. Бид нарт одоо нөө тэрэгтэй явахад айгүй хүндрэлтэй байдаг шүү дээ. Ийшээ тийшээ ороход цааш шатаар ч юм уу. Тэгээд хүүхдээ буулгаад тэргэнд бас давхар өргөөд оруулна гэдэг бол амар асуудалтай байдаг. Тэгээ манай хүүхд болохоор байнгын тэргэн дээр сууж явдаг болохоор энэ үйлчлэгийг сонгоход айгүй айтайхан байдаг. Тэгээ газрууд ер нь бол ийм болоод бас дээрээс нөө нэг одоо тэрэг явахад зориултын тийм шаттай болвол илүү амар болов гэж боддог. Бүх хүмүүс ирүүл шүү дээ. Хатгалдуулан янз бүрийн хүн байна. Тэр үйлчлэгээ өгөх байхад зөвлөж байна. Анх тус хонхыг иргэд тэр бүр мэдтгүй хүүхдүүд тоглож дарах тохиолдол цөөнгүй байжээ. Харин сүүлийн үед хонх дарж үйлчлүүлэх хэрэгтийн тоо нэмэгдэжээ. Тэр дундаа өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд оройн цагаар хонх дарж үйлчлэгээ авах нь нэмэгддэг байна. Зарим өдрөө бол дарагддаг, зарим өдрөө 2-3 удаа дарагдах тохиолдол байдаг. Нөгөө өдөр тутмынхаа яг сарын 7 хоногийн ихэм жирэмхэд арай илүү байдаг. Яагаад гэвэл настай хүмүүс илүү нөгөө даралтны хөнгөлтийн юмээ бичүүлэх гээд тусламж үйлчлэгээ илүү авдаг. Одоо ханиа томууд игцэнтэй холбоотойгоор бас нэг хэсэг дарагдсан. Одоос нөгөө хичээл сургууль амарсан гэх гайг болж байгаа шиг л. Энто фарм эмийн сан Улаанбаатар хотод 17 салбартаагаас 9 тусламжийн хонхтой. Цаашид шинээр нэг салбаруудаа ч тусламжийн хонхыг хийхээр төлөвлөжээ. Бид нэр ээлтэй Энто фарм гэдэг төслийг хэрэгжүүлээд тэгээд тэр яаж ээлтэй байх вэ гэдэг дээр байгаль орчиндөө за одоо ажилчид маань ажлын байранд ирэх тог захиалгаанаа хэмндэг бай гэдэг стандарт мөрдүүлээд за тэгээд үйлчлүүлэгчдтэй бол ямар байдлаар ээлтэй байх вэ гэж байгаа энэхүү хонхыг санаачлан анх байршуулж байсан. Жирийн одоо бид нар ингээд алхаад явж байхад нэг эдгээр хонхыг нэг анзаардгүй. Тэгж жагаад яг ингээд магадгүй юм тулгуур бэрхшээлтэй тэрэгцэртэй явдаг тиймэрхүү хүмүүс бол ингээд зургийг аваад постлоод ингээд меншнтцсан баярлаа гэд ингээд байршуулсан байх тиймэрхүү тохиолдлууд байдаг. Өндөр настай иргэд даралт нь ихсэх, тэрэгцэртэй иргэд шатаар өксөж чадахгүй, тэргээ гадаа үлдээхэд хүндрэлтэй үед болон хүүхдэд ирсэн төрсэн ээж нар энэ үйлчлэгийг төлхөө авдаг байна. Нийгэмд олон төрлийн хүмүүс байдаг. Гэхдээ тэд хэн байхаас үл хамаарч нийгмийн үйлчлэгийг тэгш хүртэх хэрэгтэй. Тийм боломжийг бүрдүүлэх нь олон нийтийн байгууллагуудын нэн тэргүүний үүрэг байх учиртай юм а. Иймээс Энто фарм эмийн сангийн энэ үйлчлэгээ олон иргэний талархлыг хүлээх болжээ.